материалаа танилцуулъя те багш нь. Нэгдүгээр бид нарт яах нь ийм хатуу вакуум шиг ийм яах нь хар цаас. За тэгээд зөөлөн баримлын шавар цагаан өнгөтэй энэ хошууг нь хийх бас яах нь баг зэрэг улбар шар өнгөтэй тэгээд салфетик цаас. Иштрик хэрэгтэй. За ингээл бидний яах нь материал болчихж байгаа. Багш миний түрүү хийсэн учраас энэ цаас маань бэлэн байгаа. Гэтэ зааж өгье. За ингээ дурын одоо салфетикийг аваад тийм ээ энэ одоо хуурай салфетик аваад уран бөгдөөрөө. За яаж урах вэ гэхээр эхлээд энийг багш нь заагаад өгье. Дөрвөлжлөө сайхан урчин ингээд сайхан ураад. Ингээд сайхан ураад тэгээ эдрийг нийлүүлж агаад за аль болох дөрвөлжөө урах юм байна шүү. Дөрвөлжөө урна ингээд дөрвөлжөө ураад. За энд бас салфетик маань их маань үлдэгдэл байна тий. Тэгэхээр ингээд сайхан нийлүүлж агаал тэгэл яах нь ингээд сайхан урчих нь шүү дээ. Ингээд сайхан дөрвөлжин болгоод урчих нь. Дөрвөлжин болгоод л урчих. За ингээд дурыг ураад тавьчлаа шүү дээ бөгдөөрөө тийм ээ. За ингээд дөрвөлжин болгоод ингээд за ингээд салфетикаа бэлтжлээ. За одоо бид нар вакуум цаасаа бэлтгэхийн тулд багш нь бэлдсэн цаасаа аваад дарыг. За энэ цаас маань. За энэ цаасаа яг дугуулах вэ гэхээр яах нь 5 хөмрүүл тавиад дурын тавга хавтгай тавх хийж болно тий. За чинь хонгийнхаа хүрээ хэр томоор хиймээр вэ гэдгээс шалтгаалаад цаасаа яах нь тавгаа сонгочихно. За ингээд тавгаа тойруулаад хүрээг нь тойруулаад яг бөгдөөрөө ингээд сайхан балаар зурчий те. Балаар зураад за тэгээд балаар зурсан хүрээгээ яг ёстой үлээ. Тойруулаад хайчилахаар энэ яах нь дугуй дүрс маань гарч ирэх нэ. За цагаан баримлын шуураа аваад сайхан гартаа сайхан нийцүүлээд нухаж өгөөд за тэгээ хоёр жижиг хэсгийг тасалж аваад хунгийнхаа их бие хийх юм байгаа юм. Их бие сайхан наагаад өгье. За энэ дээр бас хунгийнхаа их биеийг юм хоёр хүн хийх гэж байна. Хоёр хүн хийх гэж байгаа учраас сайхан тараагаад за дараагийнх нь хэрэгтэй зүйл маань юу гэхээр одоо бид нар урдсан байгаа нөгөө салфетикуудаа энэ дээр наад ихийн тулд бид нар бас чигчлүүр хэрэгтэй. За нэг ширхэг чигчлүүр. За тэгэнгүүт одоо яах вэ гэхээр энийгээ тавилаа дунд нь хатгах нь ингээд. За ингээд сайхан ингээд үзэмжтэй сайхан хатгаад ингээд гоё хонгийн үд сүд шиг ингээд гоё болгоод өгөөрэй. Тэгэхээр одоо салфетик авчираад тавиад одоо энд голтон ч юм уу хажууд ингээд хатгагаар ингээд салфетик маань өөрөө сайхан хумигдаад гоё хий орно. Тэгээд ингээд аль болох зайгүй. За ингээд гоё бөгдөөрөө сайхан зай савыг өглөөд үзэсгэлэнтэй сайхан хүн хийх гэж байна. Тэгээ хүн шоу маань юуны шоу гэдэг үлээ хөхтүүдээ. Тийм ээ, хүн шоу маань хайрын бэлэгдэл шүү дээ. Тэгэхээр хосоороо байдаг шоу учраас одоо яг гигэн хайр, ариун хайрыг бэлэгдэж хүн шуудаа ярьдаг тийм ээ. За Монгол улсад бол хүн шоу очдог олон нуур байдгийн хамгийн том бөгөөд хамгийн олон хүн шоу жилээс жил одоо хуран цуулдаг газар бол Сүхбаатар аймгийн Дарганг сумын Дарганг нуур байгаа. Тэгэхээр тэр нууранд яадаг вэ гэхээр намар болгон мянган хүн чуулдаг гэсэн. За одоо бүгдөө хүзүүг нь хий. За хоёр хундаа хүзүү хий. Тэгэхээр нарийнхан сайхан хүзүүтэй хум болвол нөгөө хамгийн гол үзэсгэлэн нь юунд байдаг вүлээ? Урт хүзүүнд байдаг шүү дээ, урт хүзүүнд. За энэ хундаа сайхан хүзүү хий. За хүзүү хийгээд за энэ хушуун дээр нь юу оруулах вүлээ? Улбар шар өнгө тийм ээ. Хушуун дээр нь улбар шар. Улбар шар өнгөөрөө хушуу хийн. Шууны хушуу учраас үзүүр нь ямар байх вүлээ? Үзүүр нь нарийнх. За одоо
нүдийг хийчихье. Тэгэхээр нүдээ болоод бид нар юугаар хийх вэ? Балаар хийж хар балаар. За одоо бид нар яах вэ гэхээр штрикээрээ сайхан цэглээд шүний одод тэнгэрт